Дэлхийн газрын зураг дээр Япон орон орчин үеийн өндөр технологи, неон гэрэлт гудамж, секунд бүрийг хэмждэг гурдны галт тэрэг, робот техникээрээ тодорхойлогддог мэт санагддаг. Бидний төсөөлөл Токиогийн Шибуягийн олон хүний хөл хөдөлгөөн, Шинжукугийн шүнжин гэрэлтэг шилэн цамхагууд тодрон үйлдсэн байдаг билээ. Гэвч энэ улсын неон гэрлийн сүдэрт томоохон хотуудын шуугианаас холгүйхэн тэс өөр, нууцлаг, онцгой мэт ертөнц оршин байдаг гэвэл та итгэх үү? Наран урах зүгийн энэ оронд хүмүүс болон байгаль дэлхийн амьтад огт өөр дүрм журмаар зэрэгцэн амьдарч эртний шинто шашныг ухаан өнөөг хүртэл өдөр тутмын амьдралынх нь амин сүнс болсоор байна. Барууны соёлд байгалыг эдгэх, дийлэх, ашиглах хандлага илүүтэй ажиглагддаг бол Японы сэтгэлгээнд байгальтай зохицох, түүнээс эмээх, хүндэтгэх зарчим хамгийн чухалд тооцогддог. Япончуудын дээдэлдэг шинтоизм буюу шинто хэмээх эртний итгэл бишрэлт, байгаль дэлхийн бүхий л зүйл сүлэг уус, цэнгэг гол мөрөн, хөгшин моддоос эхлээд ойн араатан, гэрийн тэжээвэр амьтад хүртэл өөрийн гэсэн сүнстэй, өөрөөр хэлбэл ками буюу бурханлаг оршихуйтай гэж итгэдэг. Шинтоизмын сургуулиар 8 сая гаруй ками буюу бурхад дэлхий дээгүүр амьдардаг ажээ. Эдгээр бурхад нь хүмүүс тусалдаг шигээ заримдаа хилэгнэж, байгалийн аюулт үзэгдэл дагуулж байдаг гэж сүсгэлдэг байв. Энэхүү итгэл бишрэл нь эрдийн нэг зан үйлээс хайлт хүмүүс ба амьтад хоорондын заагийг арилгасан өвөрмөц тосгон арлуудыг бий болгох суурийг тавьжээ. Өнөөдөр бид Японы хамгийн сонио содон сонирхолтой хүн төрөлхтний энгийн төсөөллөөс гадуур орших хоёр тусгай бүс нутгаар хамтдаа аялах болно. Эхнийх нь хүнээсээ олон муур эзэгнэн амьдардаг, нохой хөл тавихыг хатуу хоригдсон номхон далайн давалгаан дундах Таширошима арал юм. Хоёр дахь нь эртний ардын үлгэр домгийн эдэд болох 100 үнэг уулын гүнд чөлөөтэй гүйлтэн байдаг Зао үнэгний тосгон юм. Түүх домог, соёл болон бодит амьдралын зааг дээр орших эдгээр газруудаар хамтдаа аялж, тэдний ард нуугдах асар том соёл, философиг нэзгэе. Амьтдыг зөвхөн тэжээвэр амьтан эсвэл хоол хүнсний их үүсвэр гэж харахгүйгээр тэдэнд бурханлаг шинж чанар оршдог гэх ойлголт Японд хизээ үүссэн бэ? Үүнийг ойлгохын тулд Японы эртний Яои болон Жомон үе рүү ухрах хэрэгтэй болно. Японы арлууд дээр амьдарч байсан эртний хүмүүс байгалийн тогшин ширүүн ааш буюу тайфун, салхи, цунами, газар хөдлөлтийг бурхтын хилэгнэл гэж үздэг байв. Тэд байгалыг захирах боломжгүй гэдгээ ухамсарлаж хүндэтгэлтэй хандах ёстойг ойлгожээ. Амьтад нь хүний мэдрээгүй мэдэрч газар хөдлөлт, салхи шуургайг өөрсдөжлөн тааварлах байгалийн онцгой зүйн бэлэгтэй байдаг. Иймээс эртний японочууд амьтдыг хүн ба бурхтыг холбогч зууслагч буюу илч хэмээн үзэх болжээ. Жишээлбэл Буган Наара хотод бурхны унаа хэмээн хамгаалагддаг. Бич буюу сармагч нь ариун сүмийн манаач болдог. Далайн гахаанууд тэнгисийн аюулаас хамгаалагч гэгддэг. Харин муур болон үнэг нь хүний өдөр тутмын амьдрал ургац баялаг, гэр бүлийн амар амгаланг даагч, ариун догшин оршихуйд тооцогддог байв. Энэхүү сүсэг бишрэл өнөөгийн 21-р зуунд ч устдаагүй бөгөөд бидний одоо очих гэж буй тосгонууд ч чухам энэ л гүн гүнзгий хүндэтгэлийн амьд нотолгой болон үлджээ. Мияги мужийн Ишиномаки хэмээх бомб хотоос усан онгоцонд сууж цэнхэр тэнгисийн манан дондор 1 цаг орчим аялахад алсад нэгэн жижигхэн ногоон уусаар хүрээлэгдсэн арал тодорно. Энэ бол дэлхий даяар муурны арал хэмээн алдарсан Таширошима юм. Усан онгоцноос буугаад таныг угтан авах хамгийн ихний зүйл бол орчин үеийн хотын дуу шугам, машины мотор, хүмүүсийн шуугиан биш. Харин тэнгисийн чийглэг мэдрэмж, давалгааны зөөлөн хэмээл, ой моддын салхинд шаржигнах чимээ, мөн тэдгээрийн дундуур цураад хаасаагүй сонсогдох муурнуудын мяавлах дуу юм. Арал дээрх Омаре болон Нитода хэмээх хоёр жижиг буур дээр хүл тавихад л та өөрийгөө хүний ертөнцид биш, амьтдын эзэнт гүрэнд ирснээ шууд мэдэрнэ. Автобусны хаягдсан буудал дээр, хуучин завны зогсоол дээр, эртний чулуун шатан дээр, бүр айлын босгон дээр хүртэл муурнууд наалаж, эсвэл ирсэн аялагчдыг сониучрахын ширтэж хэвтэнэ. Эдгээр муурнууд хүнээс огт айдаггүй. Тэд бол энэ арлын зочид биш, харин жинхэнэ эзэн юм. Таширошима арал дээр хүн ба муурны харилцан хамаарлал хизээ хэрхэн эхэлсэн бэ? Энэхүү түүх нь олон зууны цаанаас ихтэй бөгөөд хоёр үндсэн салбартай холбогддог. Энэ нь торгоны үйлдвэрлэл болон тэнгисийн загасчлал юм. 18 дугаар зууны сүүл буюу Японы Эдогийн үед Таширошима арлын иргэд голчлон торгоны хорхоо үржүүлж торгомсог утас үйлдвэрлэн амжиргаагаа залгуулдаг байв. Торгоны хорхоо нь маш эмзэг бөгөөд тэдний амьдардаг модон байгууламж торгомсог үүр рүү олноор давталж
үйлдвэрлэлийг сүтгдэг гол дайсан нь харах буюу муурны идэгч болох далайн ба их газрын хортон мэрэгчид байв. Нэгэн шөнийн дотор хархнууд мянган торгоны хорхоог сүрүүлэх байдалд оруулдаг байсан бол иргэд их газраас муурнуудыг авчирч арал дээрээ үржүүлж эхэлжээ. Муурнууд шөнөжин ан хийж арал дээрх хархнуудын популяцийг бүрэн хяналтад авснаар иргэдийн амжиргааг аварсан байна. Энэ үеэс эхлэн арлын иргэд муурыг ердийнийг амьтан биш, тэдний өрх гэрээг тижээж буй ачтан хэмээн харах болжээ. Цаг хугацаа өнгөрч 19-р зууны сүүлчээс арал дээр торгоны хорхоон үйлдвэрлэл буурч, иргэд үндсэн амжиргаагаа тэнгисийн загасчлал руу шилжүүлэв. Загасчид шөнөжин далайд гарч сардин, макрел зэрэг шинэхэн загас барин иргэдээ ирдэг байв. Өглөө бүр загасчдын зав эрэхт ойртоход 100 муурнууд эрэг дагуу цуглаж тэднийг ухтан авдаг байлаа. Загасчид өөрсдийн барьсан загасны илүүдэл, сүүл, сэвгийг муурнуудад хуваан өгч тэднийг тижээдэг уламжлалт тогтов. Энэ явцад загасчид муурнуудын зан ааш үйлдэлийг маш ажигшнүүдээр ажиглаж эхэлжээ. Далайд гарахаас өмнө муурнуудын зан авир хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласнаар тэд цаг агаарыг урьдчилан тааж сурсан байна. Хэрэв муурнууд чихээ арчиж газарт биеэ наан нүх суваг руу нуугдаж байвал удахгүй тэнгист хүчтэй шуурга аюул цалхи хийхээс сэргийлдэг байв. Хэрэв муурнууд нарны гэрэл тухтай нарлж биеэ сунгаж хэвтвэл тэнгис тайван загасчлахад нэн тохиромжтой гэж шийддэг байв. Энэхүү загасчид муурыг зөвхөн ашигтай амьтан бус тэнгисийн аюулаас хамгаалагч азийн буюу аюулгүй байдлын тохио гэж дээдэлжээ. Таширошима арлын яг төв хэсэгт сүрлэг нарс ба хулсан он шүдэрт хоёр жижиг портыг яг дунд зам дээр Неко Жинжа буюу муурны сүм оршдог. Энэхүү сүм нь Японы бусад сүм хийчиг нүсэр том биш, жижигхэн модон байгууламж боловч арлын хамгийн ариун тагшин чухал бүсэд тооцогддог. Энэхүү сүм баригдсан түүх нь нэгэн цагт тохиосон эмгэнэлт бөгөөд уянгалаг явдалтай холбоотой юм. Олон зууны өмнө нэгэн загасчин арал дээр торны хүндрүүлэгч болгож ашиглах чулуу цуглуулж байжээ. Загасчид далайд тор хаяхдаа торыг гүнд байлгахын тулд тусгай цоосон чулуунуудыг ашигладаг байв. Нэгэн өдөр нэг загасчин асар том чулууг засаж хагалж байх явцад санамсаргүй байдлаар нэгэн том чулууны хилтерхий гулсан унаж тэнд амарч байсан нэг зэрлэг муурыг даран амь насыг нь хохируулжээ. Сандарч мэгцэн үнээр харамссан загасчин уйлан гашуудаж нутгийн бусад загасчид бол иргэдийг цуглуулжээ. Арлын иргэд эндэгдсэн муурыг хүндэтгэн ариун газар оршуулж түүний сүнсийг тайшруулах, мөн энэхүү санамсаргүй нүглээсээ хилтрүүлж өгөхийг хүссэн тэрхүү газар дээр жижиг сувраг сүм босгосон байна. Тэр цагаас хойш энэ сүм нь муурны сүм хэмээн нэрлэгдэх болов. Загасчид бидний санамсаргүй хийсэн алдааг муурнуудын сүнс өршөөж арал дээрх бүх муур амар амгалан амьдрах болтугай хэмээн залбирдаг байв. Гэвч гайхалтай нь энэхүү сүмийг барьснаас хойш арлын загасчид тэнгист гараад асар их загас барьж далайн ямар ч аюул чурганд үтгэхгүй тайван бутаж ирдэг болсон гэх домог яриа тархжээ. Өнөөдөр ч гэсэн нутгийн иргэд болон дэлхийн өндөг булан бүрээс ирсэн зуулчид муурны сүмд очиж муурны хэлбэртэй жижиг чулуу, сээлбэр, тоглоом, цаасан бүрхүүл, консерв, эдхэн мөргөж өөрсдийн гэрийн тэжээвэр амьтдынхаа эрүүл мэнд уртнасаа даатхан залбирдаг уламжлалтай ажээ. Таширошима арал дээр нэгэн бичигдээгүй боловч арал даяар маш хатуу мөрдөгддөг хууль мэт баригддаг нэгэн журам бий. Энэ нь арал дээр нохоо оруулж ирэхийг хатуу хориглодог явдал юм. Яагаад тэрвэ? Нутгийн иргэдийн үдэж байгаагаар нохоо бол муурны байгалийн өвдлөөрөө дайсан бөгөөд тэдний хуцах дуу зан авир нь арал дээрх муурнуудыг айлгаж стресстүүлж тэдний олон зуун жилийн турш бүрлэн тогтсон тайван амар амгалан амьдралын хэмнэлийг бүрэн алдагдуулах эрсдэлтэй аж. Энэхүү журмыг арлын иргэд ч аялагчид ч чандлан сахидаг. Тэд арал руу явах усан онгоцон суугаас өмнө нохоо авч явж болохгүй гэсэн санамжийг тод харах болно. Сонирхолтой нь арал дээр түр хугацаагаар ажиллахаар ирж буй судалгааны баг эсвэл барилгын ажилчид хүртэл өөрсдийн сайн нөхөр болох нохоогоо их газарт үлдээгээд ирдэг байна. Энэ нь арал бүхэлдээ зөвхөн муурнуудын эзэнт гүрэн болон хамгаалагчныг тод нотолгоо юм аа. 2011 оны 3 сарын 11-ний өдөр Японы түүхэнд тохиосон хамгийн аимшиг зүйл болох Великий Тохокугийн газар хөдлөлт ба цунами болсныг дэлхийн нийт санаж байгаа. 9 баалын хүчтэй газар хөдлөлт далайн гүнд тохиож асар том 10-аас 15 метрийн өндөртэй далайн цунамигийн давалгаа Японы зүүн баруун эрэг рүү нөмрөн орж ирсэн билээ. Мянган хүн амь нас орон гэрээ алдаж бүхэл бүтэн хотууд газрын хөрснөөс арчигдсан. Энэхүү аимшиг зүйлийг яг төв зэгт Таширошима арал маш ойрхон оршиж байв. Арал нь тэнгисийн дунд байдаг тул цунамигийн давалгаанд бүрэн арчигдаж сүрэх аюул туйлын өндөр байлаа. Гэвч энэ гамшигт өдөр
Нэгэн гайхалтай итгэмээргүй явдал тохиолсныг арлын амьд үлдсэн ахмадууд ярьдаг. Газар хөдлөлтийн чичиргээ эхлэхээс болон цунамигийн аюулгүйн тохио чанга яригчаар цуурайтахаас өмнө арлын муурнуудын зан авир эрс өөрчлөгдөж эхэлжээ. Муурнууд далайн эрэг дагуух нам дор газруудаас портын ойролцоогоос дайжиж арлын хамгийн өндөр цэг болох муурны сүм болон уулын орой руу олноороо гүйж эхэлсэн байна. Тэд чангаар мявалж, бие биенээ дуудан сандарсан байдалтай өндөрлөг газар руу тултарч байв. Нутгийн ахмад иргэд болон загасчид олон зуун жилийн турш ахмад үеэс өвлөн авсан ажиглалтынхаа дагуу муурнууд ийм зан авир гаргаж байгаа нь том аюул ирж буй шинж гэдгийг шууд ойлгожээ. Иргэд ямар ч эргэлзээгүйгээр муурнуудыг даган уулын өндөрлөг газар руу гарцгаажээ. Удамжгүйд аимшигт далайн асар том дагуулгай арлын порт, бомбд, нам дор байрлах гэрүүдийг нөмрөн авч сүрэлт агуулв. Гэвч уулын оройд гарч амьдсан арлын иргэд болон муурнууд бүгд амьд үлдэж чадсан юм. Энэхүү явдлын дараа арлын иргэд муурнуудыг зөвхөн тэжээвэр амьтан бус тэдний амь насыг дахин нэг удаа аварсан ариун сүнстэй хамгаалагчид хэмээн илүү гүн гүнзгий хүндэтгэх болсон билээ. Аимшигт цунамигийн шуурга шударч цаг хугацаа өнгөрсөөр өнөөгийн Таширошима арал дээр асар том нийгмийн өрсөлд гарсаар байна. Энэ нь Японы хөдөө орон нутгийн хамгийн том асуудал болох Гиншироку буюу хүн амын цөөрөл залуусын дайжилт хөгжрөлт юм. Өнөөдөр Таширошима арал дээр ердөө 50 орчим хүн амьдарч байна. Тэдний 80 гаруй хувь нь 65-аас дээш насны тэтгэврийн ахмадууд юм. Арлын залуус дээд сургуульд суралцах ажилд орохоор том хотод руу явж эргэж ирэх нь хурджээ. Арлын ганц сургууль цэцэрлэг хүүхэдгүй болсны улмаас олон жилийн өмнө хаалгаа барьсан байна. Гэвч эсвэргээрээ арал дээрх муурнуудын тоо 100-аас 150 давсан буюу хүний тооноос 2-оос 3 дахин олон болоод байгааж арал дээр залуус зөөрч дэд бүтэц хуучирч байгаач 2010 оноос эхлэн интернетийн сүлжээ сошиал медиагийн ачаар Таширошима арал дэлхийд даяар алдаршиж эхэлжээ. Америк, Европ, Азийн өнцөг болон бүрээс гэрэл зурагчид, аялагчид, мууранд дуртай мянган жуулчид энэхүү муурны деважинг өөрийн нүдээр үзэхээр тэнгисийг туулан ирдэг болов. Арлын ахмадууд жуулчдад зориулан жижиг кафе, сувенирийн дэлгүүрүүд ажиллуулж муурны хэлбэртэй байшингуудыг барьж байгуулжээ. Жишээ нь алдартай манга зураач Шотаро Ишинаморогийн дизайны дагуу баригдсан муурны байшин хэмээх амралтын газар нь дээвэр дээрээ чихдээ яг л хэвтэж буй муур шиг харагддаг. Нутгийн ахмадууд болон сайн дурын байгууллагууд муурнуудын эрүүл мэндэд маш их анхаардаг. Их газраас мал эмнэлгийн эмч сар бүр ирж муурнуудад вакцины тариа хийж тоо толгойг нь хит үсгэхгүй тул тусгай хяналт тавьж өвчтөе муурнуудыг эмчилдэг байна. Таширошима арал бол хүний амьдрал шилжин очсон ч муурнуудын хайр ба сүсэг биширлийн ачаар дахин шинээр амлан амьдарч буй өвөрмөц орон зай юм. Таширошимагийн тэнгисийн чиглэг давстай салхинаас халтан их газрын гүн рүү Мияги мужийн Зао уулын сүрлэг, өтгөн нарс болон хулсан ой буй өндөрлөг рүү өсөцгөөе. Зао уул нь Японы хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд ширүүн байгальтай бүс нутгуудын нэг юм. Өвөлдөө асар их цас орж, моддууд нь цасанд хучигдан, цасан чөтгөрүүд хэмээх асар том хөлдөө дүрсүүдийг бий болгодог. Энэхүү сүрлэг хүйтэн нууцлаг уулын гүнд орших нэгэн тусгай хамгаалалттай ойн бүс рүү ороход тэс өөр нэгэн нууцлаг деважин таныг угтана. Энэ бол Зао үнэгний тосгон юм. Байгалийн үзэсгэлэнт ойн дунд орших 18,000 квадратметр талбай бүхий энэхүү тусгай хамгаалалттай бүсэд 100 гаруй төрөл бүрийн үнэг чөлөөтэй байгалийнхаа хэв маягаар амьдардаг. Энд зоопаркын торон түгжигдсэн идэвхгүй хэвтэх амьтдыг биш харин нарны гэрэл ойн дунд зураараа гүйж бие биедээ тоглож эсвэл нарлаж хэвтэх олон зуунагийг шууд харах боломжтой. Энд дараах 6 төрлийн ховор үнэгнүүд нэг дор зэрэгцэн амьдардаг. Улаан үнэг буюу Японы ардын үлгэрийн гол батар, шар улаан үстэй сагалгар сүлтэй эртний үнэг, мөнгөлөг үнэг буюу хар бараа мөнгөлөг үстэй сонирхолтой төрөл, Арктикийн цагаан үнэг буюу өвөлдөө цагаан зундаа саарл өнгөтэй болдог туйл орчмын үнэг, Платина үнэг буюу цагаан ба саарл өнгө осолсон маш ховор төрлийн үнэг, Арктикийн цэхэр үнэг буюу туйлын ховор төрөл, Кросс үнэг буюу нуруугаараа хар заламгай шиг зураастай ховор гений хувьсалбарын үнэг. Яагаад Япончууд үнэгэнд ийм гүн хүндэтгэлтэй ханддаг вэ? Үүнийг ойлгохын тулд бид Японы аман бэлэг Шинто шашны хамгийн чухал хэсэг болох кицүнэ буюу үнэгний домогдыг сөхөх хэрэгтэй. Японы соёлд үнэг нь зөвхөн ойн аратан биш юм. Тэр бол шинтоизмын урлаг, ургац баялаг, тариалан, бизнес, ашиг орлого,
Дарс болон амжилтын бурхан болох Инари Оокамигийн хөлгөлж явдаг ариун элч зарцсан юм. Японоор үүнийг Кицүнэ гэж нэрлэдэг бөгөөд тэднийг Инари бурханы таалалд нийцсэн шидэт амьтад гэж итгэдэг ажээ. Японы эртний ардын үлгэрүүдэд Кицүнэ нь нас ахих тусам олон шидэж чадвартай болдог гэж дүрслэгддэг. Нэгдүгээрт хувирах урлаг. Үнэг 50 эсвэл 100 нас хүрэхэд өөрийн дүрийг хувиргаж үзэсгэлэнт залуу эмэгтэй эсвэл хөгшин ухаанд буурал эсвэл лам хуургын дүрд хуйлж чаддаг. Дараа нь үнэг 100 жил тутамд нэг сүүл нэмж ургадаг. Хамгийн агуу хамгийн хүчтэй үнэг нь Кюби но Кицүнэ буюу 9 сүүлт үнэг болдог. 9 сүүлт үнэгний өвс нь алтан шаргал ба цагаан өнгөтэй болох бөгөөд дэлхийн өнцөг бүрийг харж сонсох чадах хязгааргүй ухаан шидэт хүчийг олдог гэдэг. Шөнө ойн гүнд эсвэл сүмийн ойролцоо агаас гэрэлтэх зүггүй цэнхэр эсвэл ногоон гэрлэг японочууд үнэгний гал гэж нэрлэдэг. Тэд үнгийг амнаасаа эсвэл сүүлнээсээ гал гаргаж чаддаг гэж итгэдэг байв. Японы ард иргэд Инари бурхандаа залбирахдаа Инари сүмүүд дээр очиж үнэгний чулуун сэлбүүдэд улаан ороолт дүүж тэдний хамгийн дуртай хоол гэгддэг шарсан төвөө өргөдөг. Өнөөдөр ч гэсэн Японы томоохон компаниуд тухайлбал Toyota, Mitsui зэрэг корпорациуд өөрсдөө офисын дээвэр дээр Инари бурханы жижиг сум босгож бизнесийн амжилтаа үнэгний сүнсэнд татдаг уламжлалтай. Заавал үнэгний тусганд алхаж явхад уулын өвтгөн ойн дунд улаан өнгийн тоори хаалганууд болон жижиг сүмүүд цувраастай харагддаг. Үнэгнүүд улаан тоори хаалганы хажуугаар салхи мэт хурдангуй өнгөрөх нь яг л эртний аним үлгэрийн нууцлаг дүрслэлийн ертөнцид аваадсан мэт сэтгэл төрүүлнэ. Заавал үнэгний тусган руу ороход таныг угтан авах орчин бол амьтны хүрээлэн биш. Энэ бол үнэгнүүдийн өөрсдийнх нь бий болгосон байгалийн нийгэм юм. Хэдийгээр эдгээр үнэгнүүд хүмүүсээс хоол авч идэж тассан ч тэд бол жинхэнэ цэцлэг инстинкттэй араатнууд. Тосгоны нутаг дэвсгэрт үнэгнүүд өөрсдөө маш хатуу нийгмийн шатлбар буюу иерархийг тогтоосон байдаг. Энд сүргийн хамгийн хүчтэй ахмад том биетэй альфа үнэгнүүд толгойлно. Тэд ойн хамгийн сайн ард тусдаг өндөрлөг хэсгүүдийг мөн жуулчдын хоол хайдаг тусгай платформын хамгийн ашигтай байрлуудыг эзэмшдэг. Харин дараа нь залуу ба доод судлын үнэгнүүд ордог. Тэд альфа үнэгнүүдэд хүндэтгэл үзүүлж тэднийг ойртоход биеэ доошлуулан сүүлийн хавчин буулт хийдэг. Хэрэв доод судлын үнэг зөвшөөрлгүйгээр альфа үнэгний орон зай руу халдвал тэдний хооронд маш ширүүн тэмцэл болдог. Үнэгний гаргадаг дуу чимээ маш өвөрмөц. Тэд нохой шиг утгагүй муу шиг мявлахгүй. Харин чанга заримдаа хүүхэд уйлж байгаа мэт эсвэл шууд чангаар хашгирч байгаа мэт хачин олон янзын дуу гаргадаг. Ойн гүнд 100 үнэгний тэрхүү дуу цуураатах нь аялагчдад нэгэн төрлийн айдас ба гайхширлыг хамт төрүүлдэг байна. Үнэгнүүд өхөөр дум сахилгаар сүлдээ царайлаг харагддаг тул жуулчид тэднийг тэжээвэр гүлэг шиг барьж авах илэгт хэврэхийг маш их хүсдэг. Гэвч заавал үнэгний тусганы ажилчид хаалгаар орохын өмнө жуулчдад маш хацуу зааварчилгаа өгдөг. Нэгдүгээр гараа сунгаж болохгүй хүрхийг хориглоно. Үнэгний хурц шууд хазах инстинкт хэвээр байдаг. Хэрэв та гараа сунгавал үнэг үүнийг хоол эсвэл аюул гэж үзээд шууд хазах эрсдэлтэй. Хоёрдугаарт унжсан оосоор торжигнсон гялгар уднаас зайлсхийх. Үнэг нь асар шанавж амтан. Хэрэв та цүнхнээсээ торжигнсон гялгар уд гаргавал эсвэл гүртгний чинь оосоор унжиж байвал тэд түүнийг идэж эсвэл тоглоом гэж бодон шууд шүүрэн зүгтаана. Цүнхнээсээ унгаасан гар утас камерын тагийг үнэгнүүд шүүрээд ойн гүн рүү нуух тохиолдол маш олон гардаг байна. Цочиж болохгүй. Чигээрээ алхах. Хэрэв үнэг таны араас дагвал сандарч гүйх эсвэл цочин хашгирч болохгүй. Энэ нь үнэгний анчны инстинктийг хөдөлгдөг. Харин зоригтойгоор чийж эзэхлээд алхаагаа өргөжлүүлэх ёстой. Хооллох тусгай бүс гэж бас байгаа. Хоолыг зөвхөн ойн төвд байрлах өндөр модон тавсан дээр хаях ёстой. Газар дээрээс эсвэл гараас олохыг хатуу хоригддаг. Энэ нь үнэгнүүд хүмүүс рүү бөөгнөрч бие биенээ хацгаас сэргийлдэг байна. Заавал уулын байгаль жил бүр өнгөөсөөлж хувьсаж байдаг шиг үнэгний тосгоны өнгө аяс. Амьдралын хэмнэлч дөрвөн улирлын турш асар ихээр өөрчлөгддөг байна. Заавгийн өвөл маш ширүүн. 11 сарын сүүлээс эхлэн уулын гүнд их хэмжээний цас орж тосгон бүхэлдээ зузаан тасан бүрхүүлээр гучигддаг. Энэ үед үнэгнүүдийн байгалийн физиологи асар гайхалтай өөрчлөгдөнө. Тэд хүйтэн өвлийг давахын тулд зуны нэмэг өмсөй хайж маш өтгөн сагалгаар дулаахан дээлээ өмсдөг. Өгвөл цагаан цасан дээр улаан үнэгнүүд цаграглан унтаж байгаа нь яг л цагаан цаасан дээрх улаан бэх шиг эсвэл бадамж явхад цэцэг шиг тод харагддаг. Гайхалтай нь Арктикийн цагаан үнэгнүүд энэ үед зуны саарлангөө бүрэн хайж цастай яг ижилхэн цагаан өнгөтэй болох тул тэднийг цасан донд зөвхөн хар хамраар нь л ялгаж харах боломжтой болдог.
Өвөл бол үнэгний тосгоны хамгийн их жуулчийг хүлээн авдаг гэрэл зурагчдыг сорн болсон алтан үе юм. 4 сар гарч уулын цас хайлж эхлэхэд үнэгний тосгонд үрдэлийн үе дуусгар болж шинэ амьдрал цэцгэлдэг. Энэ үед тосгоны тусгай хамгаалтын мөсөг бяцхан үнэгний галууд буюу зулзгнууд төрнө. Хаврын улиралд ирсэн жуулчдад зориулж тосгоны ажилчид тусгай арга хэмжээ зохион байгуулдаг ажээ. Энэ нь бяцхан үнэг тэврэх тусгай хөтөлбөр юм. Дөнгөж төрсөн зөөлөн үстэй аюулгүй эрүүл мэндийн үзлэгт бүрэн орсон бяцхан үнэгнүүдийг ажилтнуудын хяналтандаар тусгай бэйлийн өмсөнд хэвлэж зураг авахлах боломжийг олгодог байна. Энэ нь хаврын улирал тосгоныг зорих хамгийн том шалтгаан болдог билээ. Зуны халуун өдрүүдэд үнэгнүүд өтгөн үсээ хайж турах хай нэмгүй үстэй болох бөгөөд зарим жуулчид тэднийг өвчтөе юм болов уу гэж андуурах нь бий. Гэвч энэ нь тэд биеийн дулаанаа зохицуулах байгалийн жинхэнэ үйл явц юм. Харин намар болоход заав уулын моддыг авч улаан шар, алтан шар өнгөөр туяарч үнэгнүүдийн өнгөтэй туйлын гайхалтайгаар зогцдог. Намрын наранд хулсан ойн замаар алхаж улаан авч дунд гүйж яваа үнгийг харах нь Японы уламжлал дахь байгалийн гой зүг хамгийн тод мэдрэх агшин юм. Олон зуун зэрлэг үнэг нэг дор цугларахаар маш том нэг асуудал үүсдэг. Энэ нь амьтнаас хүнд халдварладаг аюулт өвчин ба шимэгчид юм. Ялангуяа үнэнд хамгийн аюултай тооцогддог эхинококоз хэмээх элэг дотор органик системд аюулжуулдаг шимэгч орхой байдаг. Зааван үнэгний тусган байгуулагдахаас өмнө Японы хойд бүсийн зэрлэг үнэгнүүдийн дунд энэ өвчин нэлээд тархсан байжээ. Гэвч зааван үнэгний тусган үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Миягийн мужийн хөдөө аж ахуйн дээд сургууль болон Тохокугийн мал эмнэлгийн хүрээлэндээ хамтран ажиллаж эхэлсэн байна. Тусганы ажилчид болон эмч нар дараах хатуу хяналтыг өдөр бүр сахидаг. Тосгонд амьдарч буй 100 гаруй үнэг бүр жилд хэд удаа шимэгч орхой эсрэг туулгалт болон галзуу өвчний эсрэг вакцины заавал хамрагддаг. Олон жилийн нарийн судалгаа байнгын шинжилгээний үр дүнд зааван үнэгний тосгон нь шимэгч огт байхгүй гэдгийг аль биесээр баталгаажуулж гэрчлэгээжүүлсэн байдаг. Тосгоны гадуур өндөр хамгаалтын тор бүхий хашаа байдаг бөгөөд энэ нь гаднаас галзуу эсвэл өвчтөе зэрлэг үнэг тосгон руу нэвтрэхээс бүрэн сэргийлдэг байна. Энэхүү нарийн чанд мал эмзгийн арчилгааны ачаар жуулчид аюулгүй байдлаа бүрэн хангаж эрүүл аюулгүй орчинд үнэгнүүдтэй харилцах боломж бүрджээ. Эдгээр хоёр тосгон яагаад дэлхийн даяар ийм асар том алдар хүндэт хүрсэн бэ? Үүний нэг том түлхүүр нь Японы кавай буюу өхөөртөн байдлыг дээдлэх соёл юм. Японы орчин үеийн нийгэм нь асар өндөр стресс, ажлын хатуу хэмнэл, хотын нэгтршил донд оршин байдаг. Иймээс японочууд сэтгэл зүйн хувьд тайвшрал авах, стрессээ тайлах хэрэгцээ асар их. Хөөхөн өхөөртөн амьтдыг харах тэдэнтэй нэг орондод амьдрах нь хүний тархинд окситоцин болон допаминыг ялгаруулж стрессийг буруулдаг болохыг эрдэмтэд хэдийн баталсан билээ. Японд байдаг муурны кафе, шувууны кафе, Шиба Инуны кафенуудын их сурвалж нь чухам Таширошима болон зааван үнэгний тосгон мэт байгалийн унган газруудаас ихтэй юм. Хүмүүсийн зөвхөн амьтан харах гэж биш харин хотын их дуу шууган стрессээс сангижирч сэтгэлийн амар амгаланг олохоор ирдэг. Хэдийгээр эдгээр газрууд үлгэрийн мэт гайхалтай харагддаг ч орчин үеийн аялал жуулчлалын асар том дагуулга нь өөрийн гэсэн сүүдэртэй төлөвлөсийг дагуулж энэ хэсэгт бид шүүмжил сэтгэлгээгээр асуудалд хандах болно. Интернет, Instagram, TikTok болон YouTube-ийн ачаар Таширошима болон зааван үнэгний тосгоны бичлэгүүд вайрал болсноор эдгээр жижиг газруудад аажмаар over tourism буюу ачаал хэтрэх асуудал тулгарах болов. Таширошима жишээ нь хог хаягдлын асуудал, амьтдыг өсөөлгүй хооллох асуудал, ахмадуудын амар амгалан алдагдах асуудлууд тулгардаг бол зааван үнэгний тосгонд ёс зүйн маргаан гардаг ажээ. Энэ нь барууны зарим амьтан хамгаалагчид болон эко аялагчид зааван үнэгний тосгонд шүүмжлэлтэй хандж байгаа шалтгаан нь амьтны хит нэгтршил буюу 18,000 м² талбайд 100 гаруй үнэг амьдарч байгаа нь тэдний байгалийн зэрлэг нутаг дэвсгэрийн хэмжээнээс маш жижиг. Байгаль дээр нэг үнэг хэдэн км² газар нутгийг эзэмшдэг бол энд тэд бие биетэйгээ хит ойрхон амьдрах ёстой болдог. Мөн эзэмш нутгийн тэмцлээс болон хоолны санал зөрөлдөөнөөс болж үнэгнүүд бие биеэ хадаж бэртэх тохиолдол гардаг. Амьтдыг аялал жуулчлалын бизнест ашиглаж байгаа нь тэдний байгалийн эрхчлөлөг хязгаарлаж байна гэх шүүмжлэлт дагуулдаг байна. Гэвч нөгөө талаас тосгоны удирдлагууд хэрэв бид тэднийг хамгаалтанд авч эмчлээгүй байсан бол эдгээр үнэгнүүдийн ихэнх нь ойн гүнд өвчин, идэж тэжээлийн хомсдол эсвэл анчтын гарт ам өргөдөх байсан хэмээн тайлбарладаг. Дэлхийн ертөнд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн бид агаарын бохирдол, хотын бетонын барилгуудын дунд байгаль дэлхийгээс улам бүр холдон дайцаар байна. Гэвч Японы номхон далайн давлгааны дунд орших Таширошима арал болон зааван уулын өтгөн ойн гүнд орших үнэгний тосгон нь
бидэнд нэгэн агуу үннийг сануулсаар байна. Энэ бол дэлхий зөвхөн хүмүүс биднийх биш гэх жирийн мөртлөө гүн гүнзгий үнэн юм. Эртний шинтоизмын сургаалд өгүүлдэгчлэн бидний эргэн тойронд оршин буй мод бүхэн, гол мөрөн бүхэн, ойдгүй хүнийг эрэг дээр хэвтэх муур бүхэн өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн ариун орон зайтай. Японы хүмүүс тэднийг эзэгнэх гэж занл хийлээгүй, харин тэдэнд орон зайг нь олгож, тэднийг ачтан хамгаалагч хэмээн хүндэтгсэн цагт амьтан ба хүн хоёр хэрхэн амар амгалан дасан зохицон амьдарч болдгийг эдгээр газрууд дэлхийн нийтэд нотлон харуулж байгаа юм. Таширожима арлын муурнуудын 50 мяавлах дуу, заавуулын ойн дунд цураадах үнэний чанга хашгирайн хоёр бол ердөөний амьтдын дуу биш. Энэ бол байгаль дэлхийтэйгээ эргэн холбогдохыг сануулсан эртний урай дуудлага юм. Хэрэв та хэзээ нэгэн цагт Японд очих боломж олдвол Нён гэрэл Токиогийн гудамжнаас хэдэн цаг дайжиж эдгээр ариун амьтдын эзэнт гүрнээр заавал очлоорой. Тэнд та зөвхөн хөөрхөн амьтдыг харахгүй, харин өөрийн сэтгэлийн гүндэх тайван амар амгалан байгалыг хайрлах агуу хүндэтгэлийг эргүүлэн олох болно. Өнөөдрийн бичлэг маань танд Японы огт өөр нууцлаг гайхалтай нэг ертөнцийг нээж чадсан гэж найдаж байна. Хэрэв танд яг одоо Японы энэ хоёр газрын айл нэг рүү явах билет өгвөл та муурнуудын эзэнсэн Таширожима арал руу явах уу? Эсвэл ойн гүнд 100 үнэг үлддэг заав үнэний тусган руу явах уу? Сонголтоо коммент сэтгэлдээгээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарж, цаашдын сонирхолтой контентуудыг алдалгүй үзэхийн тулд манай сувгт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Дараагийн бичлэгээр дэлхийн өөр нэг нууцлаг сонин хачин үнцгийг хамтдаа нэцгээе. Баярлалаа. Баяртай.